Сайн байцгаана уу? Намайг Пүрэвсрэнгийн Инхчээ гэдэг 2006 онд Дорнот их сургуулийг бага ангийн багш мэргэжлэр төгсөөд төрлөх сургуульдаа бага ангийн багшаар 18 дахь жилдээ ажиллаж байна. Багш Инх Туян Монгол улсын заах аргач боловсролын магистр зэрэгтэй ажил хугацаанд үр бүтээл тайжилж 3 удаа 5 дугаар ангийг амжилттай төгсгөж одоо 2 дугаар ангийг дан авч ажиллаж байна. Тэрээр заах арга зүй ур чадвараа сайжруулахын тулд заах арга нэгдлийн багш нартайгаа хамтран судалгаат хичээлийг хамтран боловсруулж хичээлний дараа хилцүүлэг өргөнүүлж хичээлийн арга зүйгээ сайжруулан ажиллаж байна. Цахим сургуулийн үед Google Meet, Canva зэргийг хэрэглэн сургалтаа явуулж хүүхдүүдийн даалгаврыг сонирхолтой байдлаар бамбуулай хүүхдийн аппликейшнээр дамжуулан өгч байсан. Хүүхдийг номтой нөхөрлүүлэхийн тулд танхимаар болон танхимын бус аргаар сурагчдын сонирхлыг татах байдлаар заах арга нэгдлийн багш нартайгаа хамтран жил бүрийн намар майхантай уншлага мөн эцэг эхчүүдтэйгээ хамтран хамтдаа уншицгаая зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын математикийн Кенгри олимпиадад бэлтгэгдсэн сурагчид нь 1-р зэргийг 2 сурагч, 2-р зэргийг 2 сурагч, 3-р зэргийг 3 сурагч тус авч амжилттай оролцсон. Багш Инх Туян сурагч бүрийг хоцрогдолгүй тэгш хамруулан сурахыг хичээж эцэг эх, асран хамгаалагч, багш гэсэн 3сан харилцааг эргэмлэн ажиллаж багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2 жил дараалан 2 дугаар төвшин, 3 дугаар төвшөнд үнэлэгдсэн мөн багшийн алдар залуу шилдэг багш боловсрол шинжлэх ухааны яамны Жуухчхээр шагнагдсан байна.